Эрдэнэс таван толгой компанийн хувьд бас сая хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээд дууслаа тий. Санхүүгийн үзүүлэлтүүдэд танилцууллаа. За тузын бас одоо шийдвэрүүдтэй холбоотойгоор үйл явдлууд өрнөлөө. Тэгэхээр ер нь 26 оны хувьд та бүхэн одоо хэрэгжиж байгаа үйл ажиллагаа болон нийт одоо санхүүгийн төлөвлөлтөө яг хэрхэн харна? За Эрдэнэс таван толгой компани одоо компани үйл заасан хувьцаа эзэмшигчдийн хурлаа бол 21 амжилттай хийж дуусглаа. За ерөнхийдөө 2025 оны санхүүгийн үзүүлэлтийн хувьд бид 1.7 тэрбум $, борлуулалттай улс орон нутгийн татварт 1.6 их найт төгрөгийн татвар хэмжээг төлөвлөсөн. За үүн дотроо бол орон нутаг буюу Өмнөгов аймгийн одоо татварт 409 тэрбум төгрөгийг хоримтлуулсан байна. За энэ бол Өмнөгов аймгийн татврын төлөвлөгөөний 26.4%-ийг бол эзэлж байна гэсэн тоо мэдээ статистикийг бол татварын ерөнхий газраас хөрвүүлсэн байна лээ. За 2026 оны хувьд бол бид 35 сая тонн нүүрс олборлож 32.9 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөлөө ажиллаж байна. За үүн дотроо бол бас одоо нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр баяжуулах үйлдвэрээс боловсруулж байгаа нүүрсний хэмжээг 7 сая тонн болгож нэмэгдүүлэхээр ийм зорилт тавиад ажиллаж байна. За мөн өнгөрсөн сард бид одоо баяжуулах үйлдвэрээ бол өдөр шөнөний ээлжид буюу 24 цагийн гормоор ажиллаулдаг туршилт тохируулгын ажлуудаа бол бүрэн хэрэгжүүлээд ингээд 24 цагаар ажиллаж байна. За яг өнөөдрийн байдлаар бол нүүрсний экспортын хувьд аваад үзэх юм бол яг 13.3 сая тонн нүүрсийг бол экспортлсон. Энэ нь бол өнгөрсөн оны мөнгө үетэй харьцуулахад 60% нэмэгдсэн буюу 4.9 сая тонн нүүрсээр бол нэмэгдсэн байна. За мөн одоо яг бид улуурхан бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар борлуулж байгаа буюу хөргөж өгөх нөхцөлтэй нүүрсний экспортыг нэмэгдүүлэх энэ чиглэлээр дээр онцгой ач холбогдол ажиллаж байна. За 2026 оны хувьд яг одоо биржээр арилжуулж байгаа нүүрсний үнийн хувьд авч үзэх юм бол хатуу кокс нүүрсийг бол дунджаар $131 бол арилжуулж байна. За 3.1 буюу хагас коксч нүүрсийг одоо чанарын ангиллаас нь хамааруулаад бид нар дотооддоо бол бас кодекс нэвтрүүлж ажиллаж байгаа. За өөрөөр хэлэх юм бол одоо премиум 3.1 буюу одоо 10-аас доош үнэтэй 14-өөс 19, 22-оос 26, 26-аас дээш үнэтэй гэсэн ийм одоо дөрвөн төрлийн ангиллаар бол зарж байна. За жигэнсэн дунджаар авч үзэх юм бол 3.1 коксч нүүрсийг бол $84. За хамгийн өндөр хүрж байгаа нь болохоор премиум 3.1-ийг бол $111 жишээлбэл одоо нээлттэй дуудлага худалдааны системүүдээр дамжуулж арилжуулж байгаа. За энэ 2026 онд арилжаанд оролцож байгаа дундаж оролцогчийн тоо бол 6-аас 7. За үнийн өсөлтийн хувьд 10% үнийн өсөлттэйгээр бол явагдаж байна гэж ойлгож байна. Тэгэхээр яг та сая баяжуулах үйлдвэрийн одоо хүчин чадлаас бол харьцангуй одоо нэмэгдүүлээд 7 сая болгоно гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр ер нь цаашдаа одоо бүгд 8 дотоод ард улс бол манай гол худалдаа авч за хятад ард улс бол ерөнхийдөө цаашдаа нүүрснийхаа импортын одоо хамаарлыг бол нэлээд бууруулахын бодлого баримталж байна. Тэгэхээр компани урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөнд худалдаа авагч одоо энэ хөрш улсын одоо худалдаа авалтын тэ импортын энэ бодлого яг яаж нөлөөлөх вэ? Та бүхэн баяжуулах үйлдвэрээ хизээ одоо нийт нүүрсний экспортын одоо хэмжээнд 100% хүргэнэ гэж тооцоо. За ерөнхийдөө Эрдэнэс таван толгой компани нойтон баяжуулах үйлдвэр бол одоогийн одоо суурилгацсан хүчин чадал 10 сая тонн жил гэсэн хүчин чадалтай байгаа. За бид нар бол яг энэ одоо нүүрсний борлуулалтын бодлогын хувьд бол хэд хэдэн зүйлийг бол шинээр хэрэгжүүлж байна. За нэгдүгээрт бол зөвхөн одоо уулуурхан бүтээгдэхүүний биржийн тухай хууль гарч ирснээр бид ганц мандал бомтод хүргэж өгдөг боллоо. За үүнээс цаашлаад бид нар далайн одоо бомтууд дээр хүргэж өгөх энэ арилжаануудыг бол амжилттай одоо дуршаад ихний гэрээнүүд бол байгуулагдаад энэ үйл ажиллагаагаа өшөө цааш нь одоо өргөжүүлэх ийм зорилт тавьж ярьж байна. Нөгөө талаасаа бас 3 дахь орнуудаас ухаалах юм бол энэхэг улсаас одоо угаасан одоо хатуу кокс нүүрс авъя гэдэг ийм хүсэлтийг бол ихээр тавьж байна. За энтэг рүү одоо жишээ нь тээврийгт бол Оросоор эсвэл бүгд найрамдагчдад улсаар дамжуулан тээвэрлэх одоо ийм асуудал үүсэж байгаа. За энийг бол бас энтгээ одоо төрийн эмчит компани, томоохон компаниуд, хувийн хвшлүүд ингээд хамтран одоо нөхцөл боломжийг бол судалж байна. За нөгөө талаасаа ухаалах юм бол бүгд найрамдагчдад ард улсын гангийн үйлдвэрлэл, барилга, дэд бүтцийн үйлдвэрлэл тодорхой хэмжээнд саарсан ч гэсэн буцаагаад тэр төмрийн одоо хэрэглээ бол автомашины үйлдвэрлэлээр бол нэмэгдээд үндсэн одоо гангийн хэрэглээ бол буухгүй байна. За кокс төрлийн нүүрсний хувьд аваад үзэх юм бол одоо жишээ нь 24 он 122 сая тонн нүүрсийг одоо бусад улсуудаас импортлж оруулж одоо авруулсан байхад одоо үүний 50-аас дээш хувь нь бол Монголоос одоо кокс төрлийн нүүрсийг бол импортлсон байна шүү дээ. Тэгэхээр үндсэндээ одоо бүгд найрамдагчдад ард улсын нүүрсний одоо ялангуяа тэр дотроо кокс төрлийн нүүрсний хувьд бол 30 он хүртэл хэрэглээ нэмэгдээд үүнээс цаашаа доктортой ийм одоо нөхцөл байдлууд бол байж байгаа. Тэгэхээр бид бол аль болох одоо нэмэн үртэг шингэсэн мөн одоо энэ уулуурхан бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг өшөө сайжруулах замаар олон арга хэлбэрүүдээр хаалх юм бол спот фьючер гэх мэтчлэн бүх төрлийн арилжаануудыг нэвтрүүлэх ийм одоо зорилт тавьд ажиллаж байна. За нөгөө талаасаа бид одоо нүүрсний үнийн бодлого дээрээ зөв арга тактик гаргаж ажиллах ёстой. Бид одоо Монгол улсын
одоо үйл ажиллагаа явуулж байгаа нүүрсний урхандаас хамгийн одоо сайн чанарын когших төрлийн нүүрсүүдийг экспортлж байгаа бол энэ нүүрс өөрөө бусад одоо уул уурхайн одоо уурхайнуудаас үнэтэй зарагдаж бусад тэр одоо 3.1 гих мэтлэн бусад төрлийн нүүрсний үнэнд бас нөлөөлж байгаа. Тийм болохоор тодорхой хэмжээнд энэ нийлүүлэлтийн болон одоо үнийн бодлогынхаа зохис балансыг бол барьж явах хэрэгтэй. Нүүрсийн үн унлаа гингүүт бид нар одоо хэмжээгээ 2, 3, 4 дахин нэмэгдүүлнэ гэхээсээ илүү нэгж байгаа үнийг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ? Үнийн бодлогоо яаж бид доктортойгоор барьж эрэлт нийлүүлэлтийн одоо зохис тарьцааг барих вэ гэдэг дээр л төвлөрж ажиллаж байна. За одоо яг жишээлх юм бол одоо ойрын хугацаанд гарч байгаа нэг одоо үзүүлэлт гэх юм бол одоо өнгөрсөн хугацаанд байгуулагдсан одоо EFSA буюу ам нөхцөлтэй одоо гэрээнүүд бол үргэлжлээд явж шүү дээ. 15 жилийн хугацаанд байгуулсан. Энэ гэрээний экспортууд тодорхой хэмжээнд буурахад Бүгд найрамдах хятад улсын одоо нүүрсний одоо Монголын индексүүд одоо фьючер дээрх индексүүд тодорхой хэмжээнд одоо нэмэгдэж байгаа ч энийгээ дагаад одоо биржийн арилжааны үн одоо 10% нэмэгдэжсэн бол 20% нэмэгдэх ийм одоо дүр зургууд бол гарч байгаа. За нөгөө талаасаа бид одоо ингээд яг энэ нүүрсний экспортын хувьд Монголын нүүрс одоо Индонез, Австрали эсвэл одоо Оросын бусад улсуудын нүүрснүүдтэй ялангуяа эрчим хүчний чиглэлийн нүүрснүүд яагаад өрсөлдөх чадрын хувьд сул байгаад байгаа гэхээр ялгаа авахгүй ганцмад бомтоос яг тэр далайн бүс нутаг буюу гол хэрглэж байгаа хэсгүүд дээр очиход хятад доторх тээврийн одоо нөхцөл байдал зардал өндөр байдгаас шалтгаалаад бас өрсөлдөх чадрын хувьд бол тодорхой хэмжээнд сул байдаг. Эсвэргээр когших төрлийн нүүрсний хувьд бол энэ өөрөө ингээд жишээлбэл Америк нэгдсэн улс, Европын холбоонд бол когших төрлийн нүүрснийг ховор элемент гэдэгтээ бол оруулсан явж байгаа шүү дээ, тийм ээ. Одоо өнгөрсөн засгийн газрын бас одоо хуралдаанаар те өнгөрсөн оны эцсээр штэ Эрдэнэс тавталгын компани дээр байгаа нийт одоо нүүрсний гэрээнүүдийг бүгдийг нь одоо олон нийтийн цахим хуудсан дээр бол ил болгосон. За тэгээ одоо эндээс бас хэрэгжиж байгаа хит хитэн гэрээнүүд үргэлжлээ явж байгаа те. Энэ гэрээнүүдийн одоо нийлүүлэлт за тэгээд компанийн нөө санхуд одоо үзүүлж байгаа нөлөө эдгээр ер нь хэдэн оноос яг хэвийн доктортой төвшөнд хүрээ та бүхэн нүүрсээ одоо 100% шууд одоо арилжааны үнээр нийлүүлэх юм одоо нөхцөл байдалд хүрэхээр. За үндсэндээ бол өнгөрсөн хугацаанд байгуулагдсан буюу уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжихээс өмнө байгуулагдсан урт хугацаатай 4 худалдаа авахчин 5 гэрээ байдаг. За энэ гэрээнүүд бол нэг нь бол хэмжээгээрээ дуусч байна. За хоёр нь бол одоо бага үлдэгдэлтэй буюу 2-3 сая тонн үлдэгдэлтэй. За хүмүүсийн мэддгээр нөгөө Чалкотой байгуулсан 2011 оны гэрээ бол 28 оны 9 сард бол дуусах ёстой байгаа. За уг гэрээний онцлог нь бол зүүн цанхаас гарсан бүтээгдэхүүний 60%-ийг одоо нийлүүлнэ гэсэн ийм хатуу нөхцөлтэй. За үүнээс гадна засгийн газар хоорондын хэлцээрийн дагуу байгуулагдсан одоо хил дамсан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор байгуулагдсан одоо China Energy-тэй байгуулсан гэрээ бол бас 16 жилийн хугацаанд үргэлжлэх ёстой байна. Тэр ерөнхийдөө одоогоос 15-16 жилийн хугацаанд үргэлжлээд санхүүгийн хувьд бол тэрнээс хойш харьцангуй одоо дарамт багтаа. За ерөнхийдөө одоо яг энэ худалдааны арга хэлбэрийн хувьд бол одоо инкотермсийн нөхцөлийн хувьд хил юм уу эсвэл одоо ам гэдэг одоо хүмүүсээ яриад байдаг те энэ нөхцлүүдийн хувьд бол аль нь ч байж болно. Гэхдээ бид үн тогтохдоо зөв үн тогтоодог л байх болоо байхгүй. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд буюу одоо жишээ нь 15 жилийн өмнө байгуулсан гэрээний хувьд авч үзэх юм бол уурхай эхлэхээс өмнө байгуулсан учраас сонгож авсан үнийн механизм бол тодорхой хэмжээнд Эрдэнэс тавталгын компанид бол тийм өөр ашигтай биш байгаа. Энээс ч үүдээд одоо өнгөрсөн одоо ялангуяа одоо ковид цар тахлын үеэр бол одоо нүүрснийх нь үн хүргэж өгдөг зардал энэ бол одоо маш их ялгаатай болцсон. Бүгд найрамдах хятад улсын зах зээл дээр нүүрсний эрэлт үсээд үн одоо 2, 3, 4 дахин нэмэгдсэн байхад нөгөө зардаг үн нь яг хэвээрээ байгаад байдаг ч юм уу те. Иймэрхүү сөрөг эффектүүд бол байдаг. За ямар ч байсан яг одоо 2026 онд бол Эрдэнэс тавталгын компани экспортын одоо бүтцийг аваад үзэх юм бол 53% нь хүргэж өгөх нөхцөлтэй буюу одоо биржийн хуулиар арилжаалсан нүүрсүүд байна. Үлдсэн нь бол хуучин буюу одоо ам нөхцөлтэй гэрээний хэрэгжиж дуусаагүй гэрээний одоо нүүрснүүд эзэлж байгаа. Тэгэхээр мэдээж бидний хувьд бол айл болох нөгөө үнэтэй зарж байгаа энэ одоо нүүрснүүдийнхээ экспортыг түлхүү гаргаж одоо гарах ийм л төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэсэн. Одоо ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийг сая засгийн газрын хуралдаанаар ерөнхийдөө одоо хилцээдтэй үзэл баримтлалын хувьд бол ерөнхийдөө тогтчих шүү гэнэ. Та бүхний хувьд таасаа хэлж ийн бас ярианда хуулийн одоо нэмэлт өөрчлөлтөөр бас одоо хийгдэх ажлууд байгаа гэж байна. Одоо яг эндээс ямар заалтыг хүлээж байна? За манай компанийн хувьд бол яг энэ одоо биржийн тухай хууль дээр бол ямар хүлээлттэй байгаа вэ гэхээр ерөнхийдөө одоо дотоодтой буюу дотоодын үйлдвэрүүдтэй нүүрсээ нийлүүлэх боломжгүй болсон тийм нөгөө хил нөхцлөөр заавар зарнаач гэдэг юм уу
Хамгийн инээдтэй чинь бол одоо чинь Өмнөгов аймгийн дулааны цэцлэгийн станц нүүрс авъя гэхээр ирж явалтай зөрчилдөөд одоо нүүрс авъя нийлүүлэх боломжгүй байдаг ч юм уу те. Энэ мэтлээ одоо нэг юм сайжруулах зүйлүүд бол байна. Нөгөө талаасаа яг энэ биржийн арилжаан дээр олон арга төрлүүдийг оруулах хэрэгтэй. Бид нар одоо юу гэдэг нь аль нэг нөхцөл нь муу эсвэл сайн гэхээсээ илүү бүх одоо арга нөхцлүүдээр үр ашигтай, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй энэ одоо худалдааны арга хэлбэрүүдийг сонгож л энэ нүүрснийхээ экспортыг доктортойгоор явуулж явах нь зүйтэй л гэж харж байгаа. Төсвөл нэг зүйлийг маш товчхон асууя. Олон улсын нөхцөл байдал тодорхойгүй байна. Тэгээд нүүрсний тээврийн зардал бол өсөх нь тодорхой гэж зарим компаниуд ярьж байна. Та бүхэн энэ дээр яг эрсдлийг яаж тооцоо? За олон улсын одоо ойролт оронтын дантай холбоотойгоор бүх одоо улсуудад бол түлш шатхууны үн нэмэгдэж байна. За нөгөө талаасаа өнгөрсөн одоо 4 сард бол Орос улбаны улсаас одоо Америкийн шүүний экспортыг одоо бас түр хугацаанд зогсоосонтой холбоотой дисэлгээний бодис дээр бас нэлээд асуудлууд үүссэн. Ямар ч тач эрдэс таамаглалын компанийн хувьд бол борлуулалт, экспорт энэ бүх үзүүлэлтийн хувьд бол бууруулахгүй доктортойгоор одоо өсөх юм одоо бодлого бол баримталж ажиллаж байна. За мэдээж бүхэл олонхын компаниуд дээр энэ түвшний үнийн өсөлттэй холбоотой хөр суултын буюу олборлолтын зардлууд тодорхой хэмжээнд нэмэгдэж байна. Тээврийн зардлын хувьд ч гэсэндээ бас хуучин бол 2025 онд бид уулуурхайн бүтээгдэхүүний биржээр борлуулсан нүүрсийг ганцхан бондонд оруулалт одоо хүргэж өгөхдөө нэг 10 орчим доллар зарцуулж ирсэн бол нэг 2 орчим доллараар өвдөг нэмэгдэж байгаа. За нөгөө талаасаа яг энэ ойролт оронд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нүүрсний хувьд бол бас тодорхой хэмжээнд бас эрэлтүүд нэмэгдэж үн одоо нэмэгдэх ийм одоо хандлага бол байна. Гэхдээ 2026 оны нүүрсний үнийг аваад үзэх юм бол өссөн гэж ярихаасаа илүү доктортой байгаа гэдэг тайлбарыг хэлэх нь зүйтэй. За бидний хувьд бол 26 оны одоо нүүрсний үнийн таамаглал дээр бол харьцангуй доктортой буюу одоогийн одоо 2026 оны эхний үеэс одоо төгсгөлийн үе хүртэл бүтэн жилийн хугацаанд ийм одоо 5-аас 10% одоо хэлбэлзэлтэйгээр дуусгуулах гэсэн ийм одоо таамагийг бол дэвшүүлж байгаа. За мөн одоо бусад улсуудын буюу олон улсын шинжлэлтэр ч гэсэндээ иймэрхүү таамагийг бол бас гаргаад ажиллаж байна гэж ойлгож байна.